Энэ Waterworks гэдэг програм нь бол одоо Их Британий Waterworks компани зохиосон програм аппликейшн байгаа байхгүй юу. Тэгээд энэ Их Британий энэ компани болохоор 2013 онд байгуулагдсан. Манай Монгол улсад болохоор 2017 оноос үйл ажиллагаа явагдаж байгаа. Энэ одоо програм нь бол хэзээ яригдах вэ? Хаана хаягжилт явагдаж байгаа, тэнд яригдаж байгаа програм юм байна л да. Би бол сонирхчийн үүднээс одоо энэ програмыг анх сонсоод тэгээд одоо Эрдэнэтийнхаа нөгөө хэрэглэгчдэд одоо ард түмэнд танилцуулъя гэдэг өөрийн мэрэгжлийн хувьд одоо ингээд залуучуудад одоо сонирхсан хүмүүс ихтгэл тавьж байгаа байхгүй. Яг энэ одоо програмыг ашигласны давуу тал гэх юм л те. Одоо яг одоо өнөөдөр энэ зогсож байгаа энэ одоо Дөвдөө апс бол 57 дугаар байранд байна гэж. Тэ 57 дугаар байрны 2 давхар. Энэ програмыг одоо яхаас 57 дугаар байрны яг аль хаалгаар нь орох юм те. Энд чи одоо 4 хаалгатай. Тэгэхээр яг аль хаалгаар нь шууд орох юм гэдгийг шууд зааж өгдөг програм байхгүй юу. Тэгэхээр бол энэ манай хэрэглэгддэг нөгөө стандарт одоо хаяг дээрээс нэмэгдээд одоо яг патентных нь одоо яг тэр хаалганых нь одоо үүдэн хүргэж өгдөг. Нэгт хоёрдугаар давуу тал нь болохоор офлайн горимд ажилладаг. Тийм болохоор хөдөө орон нутг руу аяллаар явах те. Тэгээ сүлжээгүй газар дээр явхад бол төөрөхгүй тийм давуу тал. Давуу тал бол одоо маш их. Тэгээ 170 орны 36 хэлээр ашиглагдаж байгаа програм юм байна. Цаатангууд одоо бас өөрийнхөө локейшныг аваад ирэх гэж байгаа жуулчдаа одоо мессежээр явуулж болж байна. Утсаар хэлж тийм байл та. Тэгэл нөгөө цаатангууд чинь нөгөө өвснийхаа сарыг дагаал одоо байгалийнхаа уйлдрлаар ингээд нүгөө явуулдаг тэр их айдал дотор. Тэгэхээр тэр их айшуугууд дотор ингээд нөгөө тайг дотор алхахад бол айгүй маш амархан юм програм байхгүй офлайн дээр ажилладаг. Тэгэхээр яг энэ утгаараас нөгөө малчтад бас хэрэглэхэд айгүй амар. Өөр одоо юу гэдгийг сургуулийн хүүхдүүд маань одоо яг хаана яг одоо хүүхдээ хаанаас олж авах бас ээжүүд эхчүүд хэрэглэхэд бас амар. Яг хүүхдийнхаа нөгөө гар утсан дээр энэ програмаас суулгаад яаж хэрэглэх нь Монгол заагаараа бас хүүхдэд заагаад өгч. Тэгээ хүүхдэд за чи яг хаана нь одоо өнөөдөр айл дугууланд явж байна. Одоо яг хаана ч байгаа газраасаа ээж рүүгээ ингэж чи хаягаа явуулах шүү гэдгийг л заагаад өгөхөд ээж нь бол их юмэд энэ дараа тэрэг болж байгаа. Хүүхдээ хаанагаа